За улсын хурлын гишүүн сайн зориг тэ сайн зориг гэж юм. Тэрэнд хандаж хэдүү үг хэлье. Юу юм гэхээр өөрийн дормжлоход хамаагүй тийснэ гэж. За тэгэхээр би одоо хийж харамчлах гэж байгаа бол одоо над руу хийхэд би имзэглэх зүйл байхгүй. Харин нийт Монгол эмэгтэйчүүдийг урдаа барьж гадныхаа ороод ирвэл тэр дундаа хятад ороод ирвэл эмэгтэйчүүд маань тэднүүртэй суугаад янз болоод ийм зүйлүүдээр эмэгтэйчүүдийг битээ доромжлоод байгаа чи. За тэгэхээр эмэгтэйчүүдийг бол доромжлоод исэн юм байхгүй байгаа шүү. Юу их гэдэг нь би өөрөө бүр өмнө бас бичлэг хийжсэн. Монгол төрөний хэмэх бичлэг хийжсэн. Одоо би та нарт харуулъя. Тэрэн дээр би юу гэж хэлжсэн гэхлээр энэ бичлэгэн дээр би юу гэж хэлжсэн? Эмэгтэйчүүдийн Монгол нийт эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хэдэн хичнээн гадаад хүнтэй суусан бэ гэдэг тухай ярьж байгаа. 95 эмэгтэй одоо нийт гадаад хүнтэй суусан хүмүүсийн тооны зөв 95% нь эмэгтэйчүүд. Доромжлоогүй боз үнэн бас 5% нь эрэгтэйчүүд. Өөрөөр хэлбэл би юу гэж хэлэх гээд байгаа юм гэхээр гадаад хүнтэй суугнаа гэж ярьж байгаа бол үнэн. Үнэн шүү. Тэр энэ хэд би яснаас хойш юм гэдэг энэ гадаад хүнтэй сууж байгаа асуудлууд бол нийлээ өмнөөс яригдж ирсэн. Юу юм гэхээр би энэ бичлэгийг хийснээс хойш гадаад хүнтэй сууж болохгүй гэдэг яриг энэ тэдгийн улс төрчид өрнөж ихэлсэн. Би энэ яриг хийснээс хойш. Яг энэ он сар өдрийг нь хараад аваа заяа. Өмнө гадаад хүмүүстэй суухыг эсэргүүцэж байна гэдэг юм маш хойроо өгдөөс. Дээрээс нь 95% нь гадаад хүнтэй суусан хүмүүсийн нийт гадаад хүнтэй суусан хүмүүсийн 95% нь эмэгтэй хүмүүс байдаг. Эмэгтэйчүүдийг доромжлоогүй байдаг. Чи харин эмэгтэйчүүдийн нэрийг бариад урууч хятад мөн чи тэр хятад руугаа зайлуул яасан бэ чи гэж би өдөө хэл бодож байна. Чи зүгээр урагч хятад мөн зүгээр хятад руугаа зайлуулад өгөөч гэж би хэл. Чам хүсэж байгаа. Чамаас гуйж байна. Сайн зураг навшаа. За. Тэгээд дээрэс нь энэ юу гэж Улсын хурлын гишүүн сайн зориг. Яг ерөн зүгээр Монгол улсаас одоо тий хувийн салбараа ялангуяа бизнес эрхэлж байгаа хүмүүсүүдэд дэмжийгвэл бид нар татвар болон одоо тий төр өөрө бизнес хийхгүй байхаас гадна заримдаа одоо энэ байгуул хувийн хвшлийн маань хамгийн их одоо тулгамж байгаа асуудал ерөөсөө хүний нөөцийн асуудал байна. За энэ хүний нөөцийн асуудал маань бас Монгол улсын хүн ам зам бодлогын асуудалтай уялдаж гарч ирсэн юм бэл. 1992 оноос 2006 оны хооронд Монгол улсад төрөлт маш их багассан. 92 онд 73 мянган хүүхэд төрж исэн төрөлт аажмаар буурсаар байгаа. Энэ бараг 10 мянган багассан. Төрөл багсан учраас хятадуудыг оруулж ич монголчуудыг чи эрдээ зурж ийсэн болгож Монголын эмэгтэйчүүдийг чи хүмүүс хятадуудад өгнө гэж чи өөрийнхөө амаар ярьлаа мó. Лалрын новш минь. Чамаг энэ тэмтгэр хариуцлага тоосох юм бол ард түмэн бид нар өөрснөө гүйчиж чамтай хариуцлага тоосч шүү новш минь. Чамаг огцруулан заяа новш минь. Энэ сайн зураг новшиг хоёр нүртэй новшиг эмэгтэйчүүдийн нэр бариад байгаа. Энэ сайн зураг новшиг эмэгтэйчүүдийг Монголын ард түмэн ердөөсөө доромжлоо зүгээр бод байдлыг л чаа. 95 гадаад хүнтэй суусан нийт хүмүүс Монгол хүмүүсийн 95% нь эмэгтэйчүүд. Энийг бас маш сайн ойлгох хэрэгтэй. Дээрээс нь инженерүүдийг оруулах гэж байгаа. Инженерүүд бол манайч инженер. Монгол руу оруулж ирэх нэг ч ойлгохтой юм хийгээгүй. Тийм бижиж хятадаас давж хүн оруулж ирнэ гэдэг бол энэ удаан цагаандаа гарсан уралт. За тэгээд энэ дээр ч магадгүй. Энийг Тэгэхээр ер нь хуулийн төслийг ажлын хэсэгт ер нь ямар гишүүд багтдаг тийм ээ. Саяас өргөн барьлаа. Ер нь хин гишүүний бүрэлдэхүүнтэйгээр хуулийн төслийг өргөн барьж. Улсын хурлын гишүүн миний бие тэгээ сайн зураг тэгээ алтан шагаа бат сумбрал за алдарч авлан тэгээд Батамглан нарын 5 гишүүн одоо энэ хуулийн төслийг өргөн барьсан цэвэр одоо аж ахуйн хувийн хвшлээ дэмжиж дээрээс нь ур чадвартай ажил. За гişүүд бол дэмжиж байгаа. Би урд чинь би нөгөө шинэ 2 цагт нэг нойр хүрэн байна нэг бичлэг хийсэн. Тэгээд нойр нэг ийм бичлэг хийсэн. Ерөнхийдөө би одоо юу ярьчих заяа. Одоо би дахиад энэ бичлэг хийж байгаа. Өнөөдөр чинь 2024 оны 12 сарын 20-ны өдөр болж байна. Тэгээд 3 цаг 17 минут. Тэгэхээр би юу ярих гэж байгаа гэхээр энийг санаачсан энэ 5 гишүүнийг бол нэн дээр огцруулаа. Иймэрхүү даварсан хүмүүсийг улс төрт байлгаж байж болохгүй урагч нарыг. Юу юм гэхээр иймэрхүү урагч нарыг бусдыг буруутгаж штэ.
Одоо энэ дээр нэг ус төрчдөг хүртэл буруутгаад энэ дээр энэ отгон төгсийг буруутгах чинь энэ зандаа хүүгийн Женкогийн гар үлсэн отгонч төгс гинөө энэ ингээ буруутгах байгаа байхгүй энэ. Одоо энэ дээр нөө зандаа хүүг хүртэл буруутгасан нь зандаа хүү бас өөр ингээд бас бичсэн байгаа байхгүй. Ерөнхийдөө биш үү? Монголд альчилчид олон байсан. Тийм бүгднийг гаргасан. Энэ хүн очнууд угаасаа одоо юу гэдгийг те урууж байгаа. Тэгээд ерөнхийдөө бол угаасаа хятад гэдэг нь тодорхой. Тэгээд манай монголчууд жоохон ч гэсэн юм ойлгох юм бол эдгээр хүмүүсийг жоохон огцруулж явах хэрэгтэй. Юу гэхээр Солонгос руу маш олон залуус гарсан. Маш олон залуус гарсан. Мэдлэгтэй, мэрэгчлээ маш олон залуус гадаадд ажиллаж байгаа инженер юу гэдгийг янз бүрийн салбараар. Тэд нар яагаад гадаад руу явж байгаад манай Монгол руу яагаад хятадас ажилчид орж ирсэн. Ажилчид орж инженерүүдийг хятадууд өөрснөө асар их дэмжиж өөрснөө яатсан гэхэлэр асар өндөр цалин өгдөг. Дотооддоо өөрснийхөө инженерүүдийг байлгахын тулд. Харин манай Монголд яаж байгаа юм гэхэлэр өөрснийхөө инженерүүдийг гадагш нь гаргаад хөөгөж явуулчихсан. Шулуухантай ажиллаад. Манай Монголд мэдрэхтэй боловсролтой хүмүүс байсан хингээд гадаадд ажиллаж байгаа. Жишээ нь манай хичээс өсвөлээд инженер мэргэжлэр гадаадд ажиллаж байгаа. Тэгээ яг юу юм бэ гэдгийг л би хэлэх гээд байгаа. Юу болоод байгаа юм бэ гэхэлэр угаасаа хятадуудаас ойлгомжтой. Угаасаа цусгойлт явагдана. Урд нь японочдод нэг жижиг газар зүгээр нэг өгчээ гэж ярьжсэн байхгүй. Японочдод нэг жижиг газар худалдаад авчаа гэж ярьж хахад нь манай Монголын улс төрчид болиулжсэн. Яагаад болиулжсэн гэхэлэр Японочдод нэг жижигхэн газар руу худалдаад авчвал тэрэн дээр асар өндөр барилга болчихно. Тэгээд энэчнээс нөгөө нэг Японочдод хүмүүс суугаад тэгээд тодорхой хэмжээнд цус соёлт явагдаад ингээд ерөнхийдөө одоо юу гэдгийг угаас онцлон мөхнөө цусны тусгаар тогтнолоо хамгаалаа гэдэг юм яригдчихсэн байхгүй юм чи дээр үе яригдчихсэн асуудал. Тэгүүн гот яаж байгаа юм гэхэлэр тэгж хилээд Японочдод 40 минутын газар өгөхгүй гэдээ болиулчихсан. Аль тэгтэл сайхан нэг хууль батлаг. Сайхан энэ хууль нэр одоо Японочдод суун, хятадуудаа суун гэж битгий тэгээд байгаа ч яг нэг хятадуудаа суулгүй байдгийг авахтууд чаа. Босоо хөх Монгол урд нь зөндөө олон удаа тэмцээд нөгөө хятадуудаа суусан охтууд гэтээ жоохон хэрцгий харагдсан та. Үс мөсийн усж яхад хүртэл хятадуудаа явуулдаг, хятадуудаа биеийн үнэлтэд явуулдаг охтууд зөндөө байсан шүү дээ. Тэ? Зөндөө байсан. Монгол эмэгтэйчүүдийн нэрийг чи битгий бариад ээ. Энэ сайн зоргоо. Чи Монгол эмэгтэйчүүдийн чи нэрийг барьж байна. Битгий доромжлоо доо гэж Монгол эмэгтэйчүүдийг чи тэр өмнөнийг хэлж байгаа хүмүүсийн эсрэг чи турхирж байна. Тэгээд дээрэс нь ийм болчихсон. Дээр үд нэг оюун хорол гişүн билүү үү? Оюун хорол байсан юм аа. Би энэ бичлэгэн дээр бич байгаа. Бичлэгэн дээр би нэг хорол сүрэн гэж хийж байгаа андуурсан байлээ. Тэгээд аялал жуулчил хятадуудыг визгүй аялуулна гэж лөө нэг тиймэрхүү хууль санаачилсан санагдаад байгаа. Тиймэрхүү хуулийг дэмжижсэн санагдаад байгаа. Тэгээд тухайн үед чинь би Facebook дээр босон тэмцэн гэдэг Praclator гэдэг пэйж хуудсан нэрээ би тэмцэжсэн санагдаад байгаа. Одоо хэрэг миний тэр постыг хэнийг нь устгахчааг бол дээр миний нэг постнуудыг нэг хүний админ болгосон чи устгаа хийцэмсэн. Тэр постнуудыг өөртөө таалагдаагүй гэдэг. Тэгээ би юу хэлэх гээд байгаа юм гэхэлэр ерөнхийдөө бол нэлээд тэмцэж тэр тэмцэжсэн. Тэгээд тэр одоо тэр чинь нэлээд хэдэн жил өмнө юу болсныг одоо сайн санагдгүй. Тэгээд ямар тач нэг иймэрхүү юм байна. Юу юм гэхэлэр хятадуудыг аялал жуулчлалаар визгүй зорчуулагч бай. Ажилтнаар визгүй зорчуулагч вэ? Юугаар ч вэ? Асар олон дэлхийн хамгийн хүн ам ихтэй усыг хамгийн цөөхөн хүн амтай их устай ингэж холбох гээд ингээд солиороо зогсож ингэж энэ улаан цагаандаа гарсан эх орноосоо уралсан хүн байна. Энэ хүнтэй зөвхөн хатуу хариуцлага тооцох хэрэгтэй монголчуудаа маш хатуу. Маш хатуу. Энэ хүнийг сайн судлаад аваарай монголчуудаа. Энэ хүний бүх юмыг судалж аваарай. Энэ хүн бол улаан цагаандаа гарсан шүү. Энэ хүнийг бид нар яаж энэ хүнийг ингээ зүгээр заавал хариуцлага тооцох хэрэгтэй. Заавал суудаас нь авахсруулах хэрэгтэй. Бүр занчи энийг араатаа хорхотой араатаа шүдэндээ занчи заяа монголчуудаа энэ нэг яаж иж байгаа юм хариугаа авна шүү. Ийм хууль санаачилсныхын төлөө батлууж бол угаасаа болохгүй. Батлуулах юм бол яг үг тэр өчнөө олон сая хүн ороод ирнэ.
Өчнөө олон сая хүн ороод ирэх юм бол яах вэ? Бид яаж чадахгүй. Яа хятадуудаа бид цөөхөн хідэн нэрчүү тэмцээд нэмэргүй. Охтууд нь угаасаа хүнтэй сун. Угаасаа ойлгомжтой. Охтууд нь пер барагт бол тэмцэхгүй. Одоо ч гэсэн зүг зүгээр иж яг манай буртлын байшинд хятад нөхөртөө Монгол их нэртэй хүмүүс зөндөө. Тэд нэг махны дэлгүүр ажиллаж байгаа хүн байна. Бас хятад нөхөртөө бас Монгол их нэртэй. Яг манай урталд аялал жуулчлалын дэлгүүр ажиллаж байгаа хүн байгаа. Тэр нь яг бас хятад нөхөртөө хүүхэд нь нэрлэж ээж нь Монгол. Ийм л юм болж байгаа. Улаан цагаатаа гарсан энэ урагшдыг бид зүгээр ер нь бол зүгээр шулуугандаа биш цаазаар авах хэрэгтэй. Цаазаар авах хэрэгтэй энэ новшнуудыг. За тэгээ өнөөдөр 2024 оны 12 сарын 20-ны 15 цаг 23 минут болж энэ хүрээд энэ бичлэг өндөрлөө.